Бүх төвшний суралцагч төгсөх хүсэлт гаргах. Төгсөгчдөд тавих шаардлагыг бүрэн биелүүлэх боломжтой бүх төвшний суралцагч төгсөх хүсэлтэн сургалтын мэдээллийн системээр дамжуулан тухайн төгсөх улирлын 6-аас 10 дугаар 7 хоногт багтааж гаргана. Төгсөлт жилд 2 удаа буюу намар 1-р сард, хавар 6-р сард явагдана. Системээр төгсөх хүсэлт гаргах боломжгүй тохиолдолд суралцж буй сургуулийн хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл аваарай. Сургалтын үйл ажиллагааны журмын 4-ийн 6-ад байгаа төгсөлттэй холбоотой хэсэгтээ танилцаарай. Тойрох хуудастай танилцах. Суралцагчдаа дараах нэгжүүдэд тооцоогүй тохиолдолд тойрох хуудас дээр холбогдох нэгжүүд тэмдэглэгийг системээр хийдэг. Хэрэв аль нэг хэсэгт тэмдэглэл хийгдээгүй бол тухайн нэгжтэй суралцагчтай холбогдож асуудлаа шийдвэрлүүлнэ. Диплом дээр таны дараах үеийн мэдээлэл хэвлэгдэх учраас энэ хэсэгт харагдах мэдээллийг сайтар шалгаарай. Хэрэв алдаатай тохиолдолд суралцж байгаа сургуулийн бүртгэл хариуцсан мэргэжилтэнтэй холбогдсон мэдээллийг системд засуулахыг анхаарна уу? Үйлчилгээний хураамж төлөх. Суралцагчдаа системээр дараах хураамжуудыг төлөх боломжтой. Үүнд диплом, дипломын хавсралт, ингрийн тэмдгийн үн, төгсөлтийн ёслолын хувцасны түрээс. Танд амжилт хүсье.